Амир яа. Зүгээр. Нас сул байж тээ өшөө шангалж байгаа хойшлээ. Постэр юм уу тийм видео рилүүдээ хийн тэгэл ингээд. Яаса. Оо, тэр өглөө ингээ одоо миний нүд ингээ амар сэрэгцээ. Өглөөний минь гэлтэй. Яа, өглөө хэцүү бай чамаа. За сайн байцгаана уу? Өглөөний минь төргий. Одоо би яг Winter Camp дээр тэрэлжид байрлах Ган хадад resort дээр бол байна. За тэгээд өнөөдөр Winter Camp-ийн бас нэг өдөр хэрхэн өнгөрдөг. За бас миний ингээд завгүй өдөр яаж үргэлжилтийг ингээд та бүхэнд бас харуулах зорилгоор өнөөдрийн одоо яг влогийг бол хийж гэн. Тэгээд одоо хэдүүлээ надтай хамт доошоо цанд орцгоё. Өглөөний минь. За бид яг одоо өглөө цайндаа орох гэж байна. Тэгээд цайны араас үргэлжлэх одоо маш их хөтөлбөрүүд байгаа. Тэр болгонтой өнөөдөр бас та бүх ингээд хамт байгаарай. Бэмба. Sir, yes sir. Ой, хүүхдүүд орж ирээгүй шүү дээ. Нараа галаа. Хур цайндаа орцгооч хурдлаач. Одоо өнөөдөр юу байна? Эркавш. Тэшгээр өдрийн хоолн дээр энэ сэргэлэн эркавш байдаг. Аваад ирчих жаа. Тэ аль завсарлаганаар нь хараа юу яах вэ? Эркавш гоё. Бүнд нь хүмүүстэй нөгөө юм дээр текст уншуулад яах өлөөлийнхөндөө уншуулж. Тэгээд яг орж сонирхолтой юм байл орох хүмүүсүүдийг. Тэгээд багш бэлтгэл дээр бас оруулаад хүмүүсүүд дээр бас нэг жоох юм бичтэй байна. Хоёр цаашаа. За одоо ямар ч өглөөний цайндаа бол бид нар орчлоо. Тэгээд үргэлжлүүлээд одоо ямар ч өрөөндөө орж үс хизээ янзлаад буцаад 10 цагийн бэлтгэл рүүгээ одоо орлоо. Тэгээд орж штэ чи. Хөдөө ирсэн үсмэс бол өстой анган гоё басна. За 10 цагаас бэлтгэлд орчоод 12:30-д дуусгаад англи хэл рүүгээ орно. За англи хэлээр дуусгачаад өдрийн хоолнд ороод за буцаад араас нь бэлтгэлдээ орно. 3 бэлтгэл дараална. За тэр дундуур бас өнөөдөр манай Володя яг анхны багш Эрдэнэжлэн багш манаас яг энэ тусан дээр маань ирж байгаа бас хүүхдүүд маань яриа орохоор бас зөвлөгөө өгөхөөр ирж байгаа. Тэгээд та бүхэн Эрдэнэжлэн караас мэд бахаа тийм ээ. Тэгээд араас нь тэгээд оройны хоол болно. Тэгээд усан байсан. Дундуур нэмчгээндээ ингээд яг ингээд завгүй өдөр бол өдөр бол яг энэ темпер бол үргэлжлэдэг. Тэгээд ямар ч та бүхэнд бас сонирхолтой байж магадгүй гэсэн. Нэг өдрийн энэ удааг хийж байгаа шүү. Тэгээд хамтаас инфо болгохтой хамтаа хийлаарай. За би ч одоо нөгөө хаглаан байгаа. Дээшээ гарахад төхөлстэй аягүй жоохон. За ямар ч өглөөний цайндаа орчлоо. Одоо тэгээд хувцас солиод заалгаа. Одоо хавксынхаа бэлтгэл орон. За өглөө өдрийн бэлтгэлүүд бол үргэлжлэж байгаа. Манай энэ Winter Camp гарч байгаа энэ Ган хадад resort-ууд бол үнэхээр сайхан амархад бол тааламжтай. За хоол унд за яриад явахтай бараг тэгээд. Гэхдээ бид нар бас өөрсдөө бас нөгөө Winter Camp-ийн онцлог гэдэг хөтөлбөрөөр бол бид нар өөрсдөө бол ерөнхийдөө нөгөө хоол ундаа ийм тийм байх хэвээр гэдэг бол аяг хатуу шаардлага бол бас тавьж байгаа. Тэгээд тэр утгаараас гоё байна гоё. За одоо галс бизнес масаа тэгээд өсөлгөөгөө янзлаад буцаад ямар ч буцаа заалраа. Тэгээд л заалны бэлтгэлээр болцсон. За одоо буцаад газ бэлтгэл рүүгээ одоо явъя. Манай бэлтгэлийн заал гадаа байрлаж байгаа. За энд ингээд хүүхдүүд маань билар тенс тоглоо. Тэгээд энэ Winter Camp гэдэг одоо манай яг юу байна? Camp За. Энд стагаар одоо Winter Camp-ийн дараа ингээ буулаа.
хотод очиод яалаа гэж бодож шүү. Энд бол өстой үнэхээр байгальд маш гоё байна. Тэгээд хүүхдүүд хамгийн гол нь энд юу ч бодох юм байхгүй зөвхөн зөвхөн нөгөө юунда хөтөлбөртөө анхаарад за тэгэл амраал өглөөний цагаа уугаал буцаал одоо өглөө бассейндээ ороод өдөр эмчилгээндээ ороод за олиолынхаа бэлтгэл хамрагдаал гэл ингээл ер нь бол одоо өөр ямар ч бодох юм байхгүй ингээд 7 хоног бол өнгөрөөж байгаа. Тэгээд ямар ч энэ winter camp-ийн үед бол маш амжилттай 2 ээлж бол гараад ингээд дуусч байна. Тэгээд хамгийн яг би winter camp-ийн нэг онцлог нь нөгөө эмчилгээтэй гэдгээрээ бусад одоо юугаар бол арай өөр байгаа. Хүүхдүүдийн дархлаажуултыг дэмжих энэ эмчилгээ гэдэг бол яг энэ өвлийн үйлрэлд бол хүүхдүүдэд одоо маш их одоо хэрэг болж байгаа. Тэгээд тэр утгаараа бол бусад одоо яг энэ winter camp хөтөлбөр адилхан одоо явагдаж байгаа газруудаас бол одоо арай өөр байгаа. Тэгээ мэдээч энэ яг энэ уулын донд маш гоё ийм агаартай одоо тэгээ бид нар одоо ингээд нөгөө агаар ярьдаг болох гэж бас л арай харамсалтай юм а тийм ээ. Одоо ерөөсөө зөвхөн хүн болгол цэвэр агаар гэдэг болцсон байна. Хагасаа бүтсэнд бас л агаар гарна гэж ярьдаг болцсон. Тэгэхээр бас л хэцүү байна да. За одоо ингээд заалал руу манай хэд халаалтанд гарцсан байгаа. За одоо болохоор яг өглөөний манай атлет бэлтгэл орж тэгээд манай би спорт академи гэж байдаг. Би спорт академи болохоор дэрэгдээ би Hawks гэдэг өсвөр өдөрчүүдийн баг үүсгэн байгуулад энэ номоос одоо ингээд тэмцээн хурлаад ороод ирж байгаа гэсэн үг. Тэгээд би бэлтгэл рүү орлоо шүү. За анхаар. За. Зо. Тоолоо. Амра атгах шүү. Ара би уус ингэж давхар суулгаж хараа энд чинь би ачаад авах гэдэг шүү. Ойлгож байна уу? Энэ ойлгож байна уу? Чи ихгүй ингэчээ дахаар чинь тэгээд ямар ч нэмэргүй юм гээд. Битгий надад зориулж хийгээд байл та таа. Наас суулаа шүү дахиад хойшлээ. За өнөөдрийн өглөөний бэлтгэл одоо ингээд дуусч байна. Тэгээд өглөө бол бид нар болцоо атлетик бэлтгэл орж байгаа. Тэгээ биеийн одоо ширхэг булчин хөгжүүлэлт дасгал тий. За жамп, гар. За өдөр бол бөмбөгтэй дасгалууд ингээд ороод өдрийн 2 бэлтгэлтэй усан бассейн. Тэгээ эмчилгээ гэсэн зарчмаар болоод явж байгаа. Яах гэдэг чи андаа өгч байгаа. Ой. За одоо өрөөндөө ороод буцаад англи хэлний хичээл рүү орно. Тэгээд буцаад хэдүүл англи хэлний хичээл рүү орсон. За одоо ингээд хүүхдүүд манай 11 цагаас бэлтгэлээ ороод дууссан. Тэгээд 10 цагаас бэлтгэлээ ороод дууссан. Одоо ингээд залгуулад араас нь бол сахуу зүмэн шүүс юмуд аваачаад одоо жоохон амраад тэгээд дараагийн бэлтгэл үйл ажиллагаа руу ордог. За одоо би бол одоо ингээд газ өрөөрөө орж хуцаа сэлчээд юу руугаа өдрийн англи хичээл рүү орно. Тэгээ өдрийн хоолны сумгаас хичээл рүү орчоод тэгээд англи хичээл дээр болцсон. За дөнгөсөө бэлтгэлээ дуусчаад одоо ингээд өрөөндөө орж газ хуцаа сэлчээд копиг аваад одоо ингээд англи хичээлээ орох гэж ингээд хүүхдүүд манай энд ирээд өдөрт бол англи хэлийг дан аргачлал үзэж байгаа. Тэгэхээр англи хэлний 26 цаг за ийм амархан байсан юм байна. Англи хэлний дүүрэн гэж өргөдөө яриад байгаа юм ийм амархан байсан юм байна.
speaking ч юм уу те reading ийм байсан байна гэдэг дээр бол хүүхдүүдийн хувьд одоо юу гэдэг илүү хэлбэр англиар сурахт нь илүү өхөн болох үүднээс дан аргачлал шиг бол орчоод тэгээд нөгөө 7 хоногийн хугацаанд яг амарч байгаа учраас хүүхдүүдэд айхтар хичээл омоор ингээд шахаадах юм бол одоо нөгөө цохимжгүй тэгээд зуны цуслан болоогийн өөрөө нөгөө бид кандас ялгаатай нь бол англи хэлний вакуум сургалтаа ингээд арай давуу талтай байдаг учраас хүүхдүүд маань winter camp дээр бол ер нь болцоо дандаа амарч байна. За энэ одоо манай персентхийн орж байна. Өө энэ Hawks-ийн орцсон. Тийм ээ тий. Хүүхдүүд маань өглөө бас 7 цагаас бассейн хэлхэлд орж байгаа. Бас reading хэлхэл рүү орж байгаа. Яс хонх хотлоо. За хүүхдүүд маань аль завхад ирсэн байна. Яа. За эхний хичээл дээр хэдүүлээ юу үзлээ? Эхний хичээлээс тохирсон хэдүүлээд одоо нэг тохирцох юмнууд байгаа шүү дээ тийм ээ. За ер нь бол сурах аргачлал гэдэг зүйл дээр бол та нар хамгийн түрүүнд юу анхаарахаар байна? Яа уу. Үг чэйжлэх зөв. За хоёр дахь нь юу вэ? За эхлээд бол хэдүүлээ ямар ч үс энд тэндээс одоо аргачлал хайгаад өгөөсэй лөө. За үг чэйжлэх нь бол маш чухал юм байна гэдэг бодож байна тийм ээ. За хоёр дахь процесс нь болохоор за тэгвэл үгийн дараа юу чэйжлэх вэ? Нөхцлүүдээ чэйжлэх хэрэгтэй тийм ээ өшөө. Одоо утар өгнүүдийг чэйжлэх. Тийм ээ. За энэ хэдтэй байхад бол хэдүүлээгийн өгүүлбэр зүй одоо жишээлбэл өгүүлбэр англи хэлний дүрм гэдэг нь бол ямар ч асуудал болох гэдэг шүү дээ тийм үү? За тэгэхээр нөхцөл гэхээр одоо ойлгосоо та ер нь ойлгоцсон байгаа юу нөхцөлийг? Яг одоо нөхцөл дээр ойлгоогүй толгой нэрэж байгаа юм байна уу? Багшаас асуувал. Нөхцөл гэхээр юу харагдж байна нүд нь? Ямар тааш ингээд хүүхдийн одоо юу гэдэг нь цуслан дээр ажиллах, юм кемп дээр ажиллах, хүүхдүүдэд ажиллана гэдэг бол мэдээч цаг наргүй одоо бидрээс бол юу шаарж анхаарал халамж одоо шаардж байдаг. Тэгэхгүй бол одоо энэ хүүхдүүд ингээд дээшээ гүйдэг, доошоо гүйдэг, за дээрээс нь ингээд усан бассейнд орчвол одоо нүцгэн шалдан гүйх ч юм уу, эмчилгээнд орчвол бас нүцгэн шалдан гүйх ч юм уу ингээд даарах тийм ээ. Ийм тохиолдлууд бол аюух байдаг. Тэгээд тэр болгон дээр нь бол одоо багш нар бид нар бол байнгын одоо бэлэн байдалтай хүүхдүүд өөрөө унтуулчаад эргэж тойрох тийм ээ. За бас би хаана өвдөж байгаа хүүхд байгаа эсэх гэсэн байдлаар ингээл одоо өдөр бол ингээл өнгөрдөг юм да. Тэгээд одоо ингээд 1:30 болж байна. Хоолны цаг хоолндоо орчоод за эмчилгээний өрөөрөө бас орж зарим эмчилгээг бол бас ингээд хийх ёстой байгаа. Тэгэхэд За өдрийн хоолны цаг болцсон байна. Тэгээд окей. Энд дэр өнөш. Нэр зэ. Гараад уулзаг. Уулзаг уу л. Бэлэч. За одоо өдрийн хоол бичнэ үү? Тийм. За өдөр одоо хоолоо идчихээд араас нь бид нар бас л дахиад хөтөлбөрүүд байгаа. Тэгээд яг одоо олиолын бас томоохон төлөөллүүдийн нэг одоо миний багшаас яг ирсэн байна. Тэгээд багш бас манай одоо би Hawks-ийн хүүхдүүдэд одоо олиолын спортын тухай тийм ээ сонирхолтой бас яриа хийх гэдэг бас энэ манай кемп дээр бол бас ирсэн байна. Ингээд хараарэ. Тэгээд багштай бас яриан дээр нь хэдүүл бас нэмэлтээр уулзъя да тийм ээ. Ядраа багш гайгүй юу? Аюу хачил Багштай нэг ганц хоёр яриа тийм гоё. За өдрийн хоолн дээр өдөр ороод ирсэн байна. За тэгээд манай бас багш ирсэн байна. Хамтдаа өнөөдөр бас хүүхдүүдэд олиолын спортын бас дараадаг одоо алдаа ч юм уу тийм ээ хүүхдүүдэд цааш анхаарах ийм хүчин зүйлүүдийн талаар багшаас ингэ мэдээлэл өгөхөөр бол ирсэн байна. Дагуу явж байгаа ш. Дагуу. За. Үгүй хаал газар ш. Тийм. Ийш байгаа юу гоё бас агаар өстэй. Агаар маш гоё юм. Яг буугаад амьсгасан чи янзын гоё юм аа.
Бид нар одоо ингээл ерөөсөө имчилгээндээ ороод, барайндаа ороод, бассейндээ ороод, тэгээд хоолндоо ороод, бэлтгэл рүү ороод өдөр зэрсэн хоёр юм бэлтгэлийн процессд явж байгаа. Тэгээд өглөө болцоо дан атлет бэлтгэл орж байгаа. Би өвчний атлет бэлтгэл. Тэгээд өдөр болохоор дан бөмбөгтэй бэлтгэлүүд яг одоо эрэгтэй эмэгтэй багаараа салгаад ороод явж байгаа. Та өнөөдөр хүүхдүүд ерөнхийд юу ярих гэж болж байна вэ? Яг би ер нь тамирчин болох гараа. За тэгээд тамирчин болох их усүр цаашдаа тий. Яаж одоо энэ хөгжиж байгаа чанараа цааш нь авч явах уу? Тэгээ гол нь багш нэг амар зарчим байгаа тий. Ёс зүй гэдэг нэг амар том зарчим байна тий. Тэр мэрийг бас ярих байх. Тэгээд хүүхдүүдэд эхлээд хилцсэн байгаа. Багш ярьж байгаа гэдэг нь одоо эдгээр бас хүлээгээл яаж байгаа. Нэг 10 боноо тэр багшийн багш гэдэг ингээд нэг эдгээр чинь нөгөө амар тийм ингээ хүлээлттэй. Тэгээ ер нь нэлээд зоддог багш таа гэж хэлсэн. Ямар ч өдөр одоо ингээ хоолны араас баг дэги хоолны араас орлоо багш. 2:30-аас тийм ээ. За окей. За тэгээ ямар ч гоё багшиг ирсэн багшийн яриаг бас та бүхэндээ бүгэн том утгаас нэр айгуу гоё подкаст эхлэж байгаа ш. За. Тэрэн дээр бас ингээд бүр ингээд дэлгэрэнгүй ингээд 40-50 минутын гоё өөлөлийн яг одоо таны одоо нөө хаа гэж ярьдаг тийм арга барилгын тухай ингээд гоё залуу одоо юм коуч нарт бас хүрэх зорилгоор ингээд ийм подкаст эхлэх гэж байгаа одоо хотод очиод бол бидний хувьд бол яг юм удаа бэлтцсэн. Тэгээ ингээд бас за одоо яг Ахмад багш нарынхаа гоё сургаал юу гэдэг нь туршлага тий. Тэрийг одоо ингээд залуу багш нартаа хүргэх тэрийг нэг залуу багш нар 30-40 минут сонссон байгаад бас нэлээд мэдээлэл авах байхаа гэж бид нар бэлж байгаа. Хамгийн ихний ерөн зочин багш маань авах шүү. Тэгээд дараа нас тийм подкаст гоё уулзцаанаа тийм ээ. За одоо ингээд л хоолндоо орцгоё. Төрөх хоолны дараа. Орж ирэл энэ цонхоор шууд харлаа ш. Энд одоо манай хаусных ингээд том хаус нь. Ингээд октод хөвгүүд ингээд харилцаж. Хамгийн гол энэ хоол тэгээ бассейнтэй бүх юмтай заалтаа. Аюу гоё. Та одоо ингээд юуны дараа ингээд гоё яваад үз. Заал мал аюу гоё. Дулаахан гэж ихтэй гэн. Тэгээд дээрээс нь ашмуудын яг гоё шал мэржлийн. Саксны лигийн нэрж бэлтгэл хийж байна. Тэгээ нодлон хөвсгөл ирчмээр нэрсэн байна. Эс чи одоо шунхлаа юу лээ? Нодлон эс чи авах шүү лээ. Өмнө шахтараас өстэй. Тэгээд тэд мэдэр ирж бэлтгэл хийсэн. Оо зөө. Тэр битчих болоогүй л гэдсэн нилээ яд юм бэ. Төв ангаараа тойроод ирсэн. Шууд цаашаа гараад. Хэрж байгаа. Ажил болгож ирж энэ да би одоо гэж хэлээд байгаа замдаа. За одоо өдрийн хоолны араас манай бас нөгөө хүүхдүүдийн өглөөний эмчилгээ, өдрийн эмчилгээ, барай засал, сэргээн засах, за мөн дээрээс нь одоо релакс эмчилгээд бол ингээ хоршоод бол ерөнхий явагддаг. За өдрийн өглөө өрөөний барай сэргээн засах эмчилгээнүүд бол одоо үндсэн уламжлал болон за аппаратны байдлаар бол орж байгаа. Тэгээд манай одоо барай сэргээн засахад бол өглөө өдөр бол зааварчлагаараа шууд ингээ эмчилгээндээ орчин. За өдөр бол орж ирж ерөнхий нөгөө одоо ханиадтай хүүхэд тийм ээ. Одоо өшөө юу гэдэг эмчилгээ заах одоо хүүхдүүд хэрэг байх юм бол тэдрийгээ газ одоо ингээд үзлийг нь бол ингээ хийчихнэ. За энд одоо өдрийн хүүхдүүд бас үндсэн барайндаа орцгоод байж байх шиг байна. Тэгээд ер нь бол одоо өдрийн мэд спортын хүүхдүүд эдгээр аяг хөтөлбөр явж байгаа. Өглөөний бэлтгэл, өдрийн бэлтгэлүүд их орж байгаа. За тэр хэмжээгээрээ одоо хүүхдүүдийн одоо булчин чангарах юмуд байна. За тэгээ мэдээж нөгөө спортын бэлтгэл сургалт явагдаж байгаа гэдэг утгаар хүүхдүүдээр бол жижиг хэмжээний бэлтгэл хэмжлүүд бол бас гарна. За тэгээд өнөөдөр чи ямар ивтэй хүүхдтэй байгаа лээ? Өнөөдөр энэ хүүхэд өглөө болдож одоо хоёр дахь тий. Чи яасан? хатсан байна. За манай юу тий? Одоо өвчлөгээ. За. Энэ хүүхдээр биеэр нь тураад хашаал өгсөн байна. Хашаал юм уу? Ялууд. Жижиг улаан. Тийм үү. За окей, газ явууч тийм ээ. Эхлээд юуг нь өвдгийн төгөл явчихад байх хөө. Чи дахиад жин тавьсан уу? Тэгэл ерөөсөж өчтөр жингээ хийзээ урчигтар та одоо хоёр дахь барина уу? Одоо тэгвэл дахиад жоохон юу яачих. Өглөө тэгтээ гайгүй үстэй. Иллэг яваад
өвчин нам дотоодсоор илэг яваад чи. Энэ яагаад чи Нахлаараа жимэнд энэ чи хавтцсан энэ бараг юу яхаар юм бэ төө. Одоо энд бол хүйтэнжин тавиад Тад хүүтэнжин тавиад би хизээ яасан юм? Чөтөр тэгээ чи эхлээд газ чин тавихгүй. Хин болохоор яасан? юмнээс харшлаа дураараа юм уусан гэдэг. Тороор ямар юм утсан? Айсвэр. Эмчтэй хэлсэн. Яадаг чи? Тэгээ дураараа юм уугаа дураараа одоо тэгээд зя ийм юмуд байна. Тэгэд одоо ингээд яг хүүхдүүдээр яг энэ ажиглагдана тий. За яг спортын бэлтгэл сургалтын үед бол хүүхдүүд нөгөө айгүйх одоо юу гэдгийг өглөөний бэлтгэл, өдрийн бэлтгэл гэдэг ингээд өдөрт бол 3 бэлтгэл орж байгаа. Тэгэхээр өдрийн одоо 3 бэлтгэл дээр бол мэдээж хүүхдүүд одоо ачаал маш их аав. Тэгээ буцаад нөгөө хөлмөл одоо ядарсан зуццсан үе дээр эдэр хүүхдүүд ингээд буцаад бэртэж гэмтэх юмнууд бол байгаад байдаг. Хинэ? Одко. Юуг ин тэр агийн юуг ин үтчих, даралтын үтчих. За ер нь одоо winter camp гэж байна. Одоо бидний үед бол ингээд хэлсэнтэй өглөөнөөс хойш бол ингээд зогсолтгүй явдаг. Манай одоо бариных нь бол өглөөнөөс орой хүртэл бол одоо ингээд энэ олон хүүхдүүдэд бүтэн биеийн бариа орон, цэгэн бариа орон уламжлалт тийм ээ. За тэгэл хүүхдүүд мэдээж нөгөө бэлтгэл сургалт өндөр өдөрч ингээд ачаал авж байгаа учраас нөгөө булчин чангарах гэдэг юмнууд бол байгаа. Тэгээд тэр одоо булчин судлахыг бол одоо уламжлалаар болон одоо үндсэн одоо аппаратын тусламжтайгаар бол бид нар бол хийж гүйцэтгэж байна. Тэгээд ер нь би winter camp-ийн хувьд бол нэг онцлог нь бол ерөөсөө л яг нөгөө мэрэгжлийн яг бариадсан сэргийн засах эмчнэр бол ажилладаг гэдгээр айгуу давуу талтай. Тэгээд одоо энэ жилийн үед бол бас манай хүч бас айгуу давгүй байгаа учраас ингээд явж байна да. Тэгээд орчны хувьд ч юм уу ингээд хүүхдүүдийг бол хүүхдийн ядаргаа гэдэг зүйл байгаа. Тэгэхээр эцэгчүүд одоо нөгөө хөгшин үнэл ингээд ядрах хэрэгтэй юм шиг тий үзээд байдаг. Гэтэл бол ингээд хүүхдийн өөрийнх нь одоо дархлаа унтсан байдаг. Дээрээс нь одоо ядаргаа, дээрээс нь хүүхдийн стресс гэсэн юм. Тэгэхээр одоо яг энэ релакс юмшээ гэдэг бол одоо нөгөө сонсож мэдрэх, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн байдлаар бол үндсэн хүний одоо 5 метрхүү ихэнд бол нөлөөлж эмчилгээ ингээд цогцоороо явдаг гэдгээр бол одоо ийм маш одоо гоё явж байгаа. Тэгээд энд бол хүүхдүүд маань орж ирэх амар дуртай. Энд орж ирээд одоо сайхан амардаг. За хамгийн сүүлд нь бол мэдээж хүүхдүүдэд бол эмчилгээний цай одоо бариацлын араас ч юм уу тийм ээ одоо аппаратанд орсны араас бол хүүхдүүдэд эмчилгээний цай одоо өгөөд за ингээд хүүхдүүд бол амраадаг байгаа. Тэгээд ямар ч гэсэн ингээд бас анзаарч байвал өрөөний хувьд бол ингээд одоо маш одоо хүүхдүүдэд аль болох тав тухтай байдлаар бол бид нар дохижуулж ингэж ажиллаж байна. Тэгээд одоо ямар ч гэсэн хүүхдүүдэд би эмчилгээ заачаад тэгээд дараагийнхаа бас үйл ажиллагаар орох хэрэгтэй. Тэгээ ер нь бол өдөрт ийшээ бол яг бариар байхдаа би бол орж амжихгүй. Яг үндсэн гол одоо үзэх хэрэгтэй эмчлэх хэрэгтэй гэдэг хүүхдүүд төр бол эмчилгээг заачаад за тэгээ ерөнхийдөө дараагийн үйл ажиллагаар бол ордог гэсэн үг. За ингээд би юу руу орлоо. За одоо ямар ч эмчилгээний өрөөний ажил бол ингээд дуусч чинь тэгээд ямар ч зэн одоо жишээлбэл ингээд сая хүүхд шагаагаа хишгцэн гэдгийг ингээд хэлэхгүй явж байгаа. Ингээ хүүхдүүдэр бол иймэрхүү асуудлууд аягүй гардаг л да. Тэгээд ер нь бол спорт гэмтэл энэ шагааны бэртэл гэмтэл өвдөгний бэртэл энэ хүүхдүүдийн мөрний гээл одоо яг спорт гэмтлүүд бол энэ тамшил бол зөнхлөн одоо ерөнхийдөө бол тохиолдог. Тэгээд тэр утгаараа бол ер нь эмчилгээний энэ үндсэн заалтууд бол спорт гэмтлийн чиглэлээр бол аппаратууд за үндсэн уламжлал эмчилгээнүүд бол бас хийгдээ явж байгаа. Тэгээд ямар ч зэн хүүхдүүдтэй эмчилгээний залтуудыг нь бол өгчлөө. Тэгээ одоо дараагийн үйл ажиллагаар бол орё. Тэгээд хотоос манай волейболын бас коуч манай Ахмад багш за бас л волейболын одоо акулуудын нэг Эрдэнэжлэн багш бол ирсэн байна. Тэгээд Эрдэнэжлэн багш хүүхдүүдэд үндсэн одоо энэ волейболын одоо сэтгэлгээ хүүхдүүдийн ёс соёл хүмүүжил тийм ээ. Ингээд за юу ярих нь бол хэдэл одоо орж байгаа сонирхъя. Тэгээд за дараагийн үйл ажиллагаанд оролцсон. За бид нар одоо төгсдөг сайхан явж байна тий. Багш одоо ирээд гэж маань энд суur ямар цав байхгүй гэсэн юм ингээ. Одоо энэ чи өдөр дөнгөж халтаа орж байна. Хотод байснаас л орох илүү хачаалтай байдгийг. Өглөө ингээ цайндаа орно, өглөө бассейны бэлтгэл орно. Өглөө цайндаа орно. За тэгэл араас нь хичээлдээ орно, бэлтгэлдээ орно.
буцаага залгуулад ингээ эмчилгээ рүү орно өдрийн хоол гэл ингээл явсаар байтал. Тэгээ за өдөр чи ямар чадахгүй юм. өдөр унтахгүй амжих юм яаж амждаг. Тэгэл орой нэг орлогоо өсрөн гэж идэл чинь нэг орой мэдээж тэгэл нэг сургалт юу явуулж байгаа болохоор нэг маркетинг. За тэгээ шин 2 хүргээл нэг унтцаагаал тэгэл магаш ажил руу өглөө 7-оос залуу насны аагаар гэх юм бэ. бэлтгэлтэй орно ба. За явъя. Таад орж явах байсан. Зя. За оръё. Яг тусад хөвчөд чихэр хөшөө мацчаа сууж тэгээ Багш чихэр авчирсан гинэ. нөгөө хөвчөдөө чихэр мэдээ өгсөн шат бороо юм. Энэ ямар вэ ер нь багш? Энэ орчин манай юм дээр Winter Camp Орчин өстө тасархаа байна. Ийм очоод ийм тасархаа гэж бодчих юм. Салунаад юу гэнэ хэр хүндээ. Наа энийг бариад. Хаа ч одоо багш юм бариад явж чад. Би нөгөө яриад хадгаа мацсан одоо. Энэ ингээд бассан. Байсан энэ талаар ороо явчихлаа. Тэгэл ингээл энд бас биеийн хүчний хэсэг бэлтгэлээр орно. Тэгээ ингээд цагтаад ингээд хүмүүс амраад ирэх юм байна. Биш манайх яг ингээд энд өөр хүн байхгүй юм чи. Бус цагууд ороод байгаа л да. Тий ер нь Одоо манайх байхгүй. Тэгээд чин энэ болохоор одоо яг манай хичээлээ дээр орлог тавих юм. Галтын тавих юм. Одоо бидний бас өдрийн нэг үйл ажиллагаа болох спортын хүүхдүүд дээр спортоор гаргадаг энэ хүүхдүүдийн алдаа юун дээр анхаарах уу гэдээ одоо яг одоо манай өөрийн одоо өлөөлийн багш Эрдэнэчулан багш маань бол ирсэн. Одоо хүүхдүүдтэй яриа орж байна. Тэгээд бас нэг гоё юм. Яг тэр нөгөө намайг одоо ингээд яг өсвөр идэрчүүдийн багт тоглож явах үед ярьдаг байсан. Тэр яриа эдэр буцаад ингээд гоё өрнөөд энэ дунд яригдж байна. Бас ингээд амар хуучны юм сэдрээд байна шүү дээ. Тэгээд ер нь ямарваа нэгэн зүйл өлөөлөхөр одоо заавал одоо ганцхан өлөөллийн бөмбөг байгаа, сэдэг байгаа, зааланд явагддаг бол одоо биш болсон. Шинжлэх ухаантай одоо хоршдог болсон. За дээрээс нь сэтгэл зүй гэдэг процесстэй хоршдог болсон. За мөн дээрээс нь одоо спортын ангаах ухааны чиглэлээр маш олон хүчин зүйлээс бол ингээд нөлөөлж одоо волейбол спорт бол олон улсын түвшинд гарах энэ боломжийг бол одоо бий болгож байгаа. Тэгэхээр одоо мэдээж энэ өсвөр идэрчүүдийн насны хүүхдүүдийг бидний хувьд бол ингээд маш олон төрлөөр одоо хөгжүүлэх зарчмын хуваар тийм ээ хүмүүжлийн хуваар соёлын хуваар гэж одоо хүмүүжлийг бол ирмэлцэж байгаа. За тэгээд мэдээж яг одоо энэ би хавксын хүүхдүүдтэй маань бас багш маань яриа ирж байна. Энийг ишин жоох. За тэг амар сонголтоо сайн зохицуулаарай. Танаа хөгжөөд өстө бас зөөлөн чихт юм байна уу? Аюу өндөр харьяасан юм байна. Тэрээс та баг яасан юм шиг. Тэр яг нэг жоо явчихсан. За багш юу стик юм бэ? Өндөр байна. Би ч одоо анхад байгаа л ингэж хүүхдүүдтэй уулзч байна дөө. Одоо бас нэг жоохон ингэж залуу багсар багшлаа шүү дээ. Өөрийнхөө замын үдээс бас ингэж ярьж хөрж. Тийм ээ. Замын үдээс нэг ирээчгээл тэгээд илээ. Нэг Монгол тасгаж явуулагч. За сая багш юм лав. Яг хүүхдүүд орвоо. За хүүхдүүдэд ерөнхийдөө тамирчин байх хүний утга учир за өөрийнхөө одоо тамирчин байх түүхийг зөв яавал одоо зөв бүтээж яавал одоо айгүй өндөр цэцэлтэй энэ одоо дуртай одоо спортороо одоо өндөр амжилт үзүүлэх вэ? Өндөр амжилт үзүүлэхийн тулд тухайн хүүхэд юу эзэлсэн байвал болох вэ? За тэгээ одоо өөрийнх нь хувийн амьдралын зохицуулт байна тий. Өөрийнхөө хувийн зохицуулт. За тэгээд бас хоолны талаар тий зөв хооллолт, хоолоо яаж зохицуулах уу, өөрийнхөө зорилгоо яаж том дэвшүүлэх үү, тэрэндээ яаж хүрэх үү. За тэгээд
одоо юмыг сайн мэдэж ирэхэд сайн тамирчин болох тусмаа даруухан байх утга учир гээд ингээд өөрсөнд хэрэгтэй болгосон яг зөв хүн болгож төлөвшөх талынх нь одоо бүх зүйлийг одоо Япон багш нар маань ярьдаг байсан тэр бүх зүйлийг дамжуулж бас хүүхдүүдэд хэллээ. Тэгээ хүүхдүүд л чих зөөлөн маш өндөр сэтгэлтэй хүлээж авсан. Үнэхээр баярлж байна. Үнэхээр их баярлж байна. Тэгээ цаашдаа хэрэгжүүлээд явах гэж ингэж бодож байна. Тэгээд манай академийн үйлээс бүр өндөр амжилт хүсье. Эндээдээ мундаг амжилт гаргаарай. Тэнд нь баярлалаа. За нөгөө түрүүн би бас ярьсан тийм ээ. За одоо бол тамирчлыг бэлтгэл бол ганцхан заа хүмүүний асуудал биш ээ. За тамирчдэр бол сэтгэл зүйн асуудал орж ирж байгаа. Эрүүл зүй хооллолт орж ирж байгаа. За мөн одоо юу гэх спорт хангалттай шинжилгээ ухааны талаас. За мөн системтэй бэлтгэл гэдэг юм чинь зүйл орж ирж байгаа. Тэгэхээр бид нар дээр бол яахааргүй одоо энэ өсвөр идэрчүүд залуучуудын энэ багийг үүсгээд явж байгаа ба. Одоо академийн хувьд бол одоо өмнөх одоо энэ Ахмад багш нараас зөвлөгөө мэдээлэл авах суралцах юм процессыг бол одоо маш их тулгарч байгаа. Тийм учраас өнөөдөр багшаа бас ураад би хагасыг охид өгөөдийн баг дээр бол бас юм гоё яриа хэлээ. Тэгээд нэгээс нөгөө хичээл бол заагаагүй тийм ээ. Нөгөө дандаа түүхэн бодит юм ярьж байгаа хүүхдүүд маш их сонсголонтой юм хоногшж байгаа. Тэгээд ямар ч ирсэн багштай баярлаа. Тэгээд одоо манай багш маань бол өнөөдөр юу гэх юм 2 дугаар ангиас маань хойш яг өлөөллийн спортоор одоо хөтөлж яг зааж сургаж өнөөдрийн төвшөнд бол бас болтоо шиг би болгоход бол асар том нөлөө үзүүлсэн хүмүүс маань нэгээ. Тэгэхээр бас багштай баярлаа. Хүрэлцэн ирсэн бас баярлаа. Тэгээд дараас гоё хүүхдүүд дээр манай ирж зөвлөгөө мэдээлэл өгч байгаарай. Тэр хол газраас ингээд зориод ингээд өөрсөнд бүр үнэхээр баярлаа. Би ерөөс ингэж бодог үнэхээр гайхамшигтай. Одоо уус бассейн энд одоо байхгүй. Үнэхээр сайхан амттай шүү дээ. Сая эмчилгээний өрөөр орсон шүү дээ. Тий. Эмчилгээний өрөөнд нь орсон чинь юу нөө яриагаа их юм аа тэг унтмаарч надад явчих шиг ирсэн маш гоё байлаа. Тэгээ би жоохон өөрийнхөө өдөд битгэлгүй ирлээ. Тэгээ дараа бол бас гоё битгэлтэй ирж амарч болохоор газар үнэхээр гоё газар байна. Тэг хүүхдүүд ямар тансаг байна. Хоолоо бар идэж байгаа мүү хүмүүстэр. Одоо тэгэл бариацлалд ороод, эмчилгээнд ороод одоо энэ сурагчдын амралтыг үлээсэн 100% та сэргээл аваад босч байгаа юм байна гэсэн ойлголт төрж байна. Маш олон багш нар, маш олон хүмүүс одоо энд одоо энэ хүүхдүүдийн төлөө байж хад хязгаар байх байлж. Тэгээ шавьтаа өндөр амжилт хүсье даа гэдэг. За одоо хөтөлбөр яваад 17 цагаас манай нөгөө заалын бэлтгэл маань явах шиг гээд заалын бэлтгэлээр ирээд болцсон. Баярлалаа. За тийш. Одоо энэ ч бүр орой 10 хүртэл уучлаа. Би нэг өдөр орондоо өсрөл баа. Нэг өдөр болоод би үл тэгээс сэнцрээд явчих юм байна. Би ч одоо тэгэл өглөөжингөө унтчихэж тэрнийхээ хүчээр явдаг шүү. За тэгээ цааш энэ чинь баахан витаминууд өгдөг юм аа. Тэр аваа нэг цаг тухайд нуугаад ахаар бас нэмэр болоод идэх юм байлгүй дээ. Халуун юу гарч? Цагаар цугаач. За одоо болно дөө. За бичлэг авч болохоор би ч бүр зурагчгүй үлдлээ шүү дээ. Одоо миний энэ дүүрсэн байна. Байгаа агш мэрэгчлэг байх байна. За. Тэгэр. За дахиад өдрийн сайн байна уу? За өглөөнөөс хойш одоо ингээд манай хөтөлбөрүүд бол үргэлжлэн явж байгаа. Тэгээд яг одоо өглөө атлетик манай усан бэлтгэл орж ирсэн бол за 10 цагаас бол одоо манай атлетик бэлтгэл. За одоо бол яг одоо ингээд заалын бөмбөгтэй бэлтгэл бол орох чинь. Тэгээ сая эмэгтэй бэлтгэл ороод бас гарчлаа. За бас хотоос манай багш ирсэн учраас яг өнөөдөр бол юунд бол орж амжсангүй. Нөгөө амрагч хүүхдүүдийн бас бэлтгэлд бол өнөөдөр орж чадсангүй. Яа тэгээ нөгөө лекц явуулж учраас лекц рүүгээ бид нар бас бүгдөө хамрагдаад. За одоо энэ бөмбөгтэй бэлтгэлийн араас орой хоол. За тэгээд өнөө оройн хүүхдүүд ахаа. Добре. Гар бацхуугээд агч. Бацаа баярдаг гэс.
Гар даахгүй чи гар татаад мөр даахгүй. Наа тараа тэр юуг айгуу сайн барьж ав заяа. Гар хөдлөхгүй мөр татахгүй гэдэг заяа. Гэхдээ таад ингээд дийлэг нь ингээд татаад байгаа. Тэгэхээр чи би хэлээд байгаа шүү дээ. Тэгээ эсвэл бол ирсэн өмгөө ингээ аячих сонио. Яаж наашээ? Одоо тэр нэг дээр хамгаалж байгаа бол таад эндээс хамгаалчихлаа гэхэд яах юм? Дандаа мөр нааш. Дахиад мөр ийшээ. Тэгээд жоохон доошоод чүчүү тосоод хин сая үлцээ. Хэмэл Батки дээр яг тэгээд ах юм. За сонгоч дуусгая. Шууд хоол руугаа. За оройны бэлтгэл одоо энэ өрөөнд ингээд дуусч байна. Тэгээд одоо орой хоол руугаа орцсон бид нар. За маргааш шиг нь орой дахиад бас үйл ажиллагаа байгаа. За үйл ажиллагааны дуусгачаад өнөөдрийн одоо ингээд нэг өдөр бол дуусч байна. Тэгээд өглөөнөөс хойш ер нь бол юунууд өглөө усан байсны бэлтгэл за буцаалаа 9 цагаас цай 10-аас ингээд буцаа заалны атлетик бэлтгэл 12:30-аас англи хэлний хичээл за 1:30-аас ингээд өдрийн хоол за буцаад ингээд 2 цагаас бол эмчилгээ тий орчиж байгаа. За тэгээ буцаад эмэгтэй бэлтгэл эрэгтэй бэлтгэл за дундуур нь бол нөгөө одоо яг энэ амрагч винтер кампи анхан шатны хүүхдүүдийн бас сургалт байгаа. Тэгээд өнөөдөр бол анхан шатны хүүхдүүдийн сургалтанд орч чадсангүй нөгөө хотоосоос багш маань ирсэн гэж байсан тийм ээ. Тэгээд ер нь бол миний нэг кампи өдөр бол иймэрхүү. Одоо хэдүүлээ бөөндөө орой хоолндоо орчоод тэгээ оройн үйл ажиллагаар бас уулзсан байна шүү дээ. Боош. За өдрийг одоо оройны бэлтгэлээ дуусчаад тэгээ оройны хоолндоо бол орж ийн. Тэгээд одоо өнөөдрийн үйл ажиллагаа дуусах гэж байна тий. За одоо энэний дараа орой амрагч хүүхдүүдийн үйл ажиллагаа буюу crash box зохион байгуулагдана. За тэгээд тэрний араас 10 өнгөрөг бол дуусна та. Тэгээд тэрний араас ажил авах бол тэгээд унтах бах та тий. За ингээд орой хоолны араас хэвлээ уулзсан. Саймар би од шиг ирж байна. Нөгөө өглөөний өдрийн чихэр чи байна уу? Хаана вэ? Муу за арич тийм зам байна. Ямар тач өнөөдрийн crash box өгтөлчөөд за тэгээ өнөөдрийн ерөнхий үйл ажиллагаа дуусч байна. Тэгээд crash box дуусчаад хэдүүлээ дараа нь уулзсан. Болдоо гэж гэнэ. Ингээ ингэж ихлээр болдоо гэж аюулээ. Жидэл. Хөөрхөн мундаг хүүхэд байна лээ дээ. Анх хараад ямар амар модон шиг царайт юм бэ гэж бодож байлаа. Гэхдээ одоо ч тэгээд боддог тоо. За тэгээд тавьсан зорилгодоо заавал хүрээрээ амжил нэгэн краш хайртай охноос би хавксын нар мандчихсан байна. Яа нар энэ үг ах гад энэ бэлэн сууж байсан. Алуу нэг царай шиг модон шиг царайгаа харуулчих та. За. Яа үнээр хэцүү байх чамаа. За ингээд нэг өрөөндөө орж ирлээ. Тэгээд ямар ч байсан өнөөдөр өглөөнөөс ахгуулаад орой хүртэл бол ингээд нацтай хамт байсан. Нийт үзэгчтэй бас баярлалаа гэж хэлээ. Тэгээд болон нөгөө юу гэдэг юм summer camp байна уу, winter camp байна уу. Цуслагын багш нарын хувьд бол одоо маш их ачаалттай ажилладаг. Өглөөнөөс орой хүртэл. Гэхдээ миний бие бол одоо ингээд ганцхан цуслан дээр яг одоо ингэж ажиллаж байгаа юм биш үгүй. Улаанбаатар хоттой ч гэсэн ерөнхий яг өглөө одоо эмнэлэгтээ явах өдөр одоо сургуулийн төврөгөө явах оройн нь бол одоо ингээд бэлтгэл сургуультаа орох гэдэг зарчмаар буюу өдөрт одоо ингээд 2-3 одоо байгууллага дээр бол ингээд цикл бол эргэлдээд ингээд явж байгаа учраас миний хувьд бол бас ингээм өдөр шиг бол болсон. Гэхдээ хамгийн гол процесс нь нөгөө нэг ажлаас өөр ажил руу ингээд шилжилт хийж байгаа гэдэг маань бол одоо намаа хизээч бол ингээд ядраадгүй аюу гоё байдаг. Одоо тэгээд сая бол ингээд хамгийн сүүл нөгөө crash box хүүхдүүдийн үйл ажиллагаа ингээд хөтлөөд яг дууссан. Тэгээд энэ нь болохоор бас л ингээд нэг өөр хүнд бол ийм сэтлийг өгч өгдөг. Тэгээд бэлтгэл рүүгээ орох, буцаагаал ингээд англи хэлээ заах. За тэгээд дээрс нэмжлэгээ рүүгээ орох гэхээр
Энэ бол уноос бол одоо ингээд ядарч идэг зүйлийг болгохгүй. Тэгээд ямар ч байсан ингээд та бүхэн одоо миний бие те за болдогшин нэг өдрийн одоо үйл ажиллагааны явцуулан за манай би winter camp-ийн одоо нэг өдрийн бас үйл явцтай бол ингээд танилцсан байхаа гэж найдаж байна. Ингээд дараагийн бас ингээд блогоор дахин уулзлаа. Түр баяртай. За одоо ингээд амарлаа.